Манай энэ найзын ч төрс өдөр болоод манай тэр найз болохоор надад тэгж гомдоод тэгсэн чинь нөгөө найз маань бүр яасан гэж бүр намайг ардуур муулаа яриа явж идэм да. Гэтэ яах вэ? Манай сайн найз надад байгаа юм чинь. Тэр найз маань нэрээ удахгүй яг төрс өдрөө тэмдэглэж байгаа ш. Би тэрэнд яг юу авч өгнө үү? Амьдралдаа зөндөө олон төрлийн найзууд байгаа ч гэсэн яг цагаа тулахаар зөв хүмүүс мөн үү биш үү гэдгийг мэдэхгүй байна уу? Тэгвэл найз гэсэн нэртэй пайд зөөсөн хүмүүс байгаа юм шиг. Хэрвээ та эдгээр 5 төрлийн шинж чанарыг өөртөө агуулж байгаа бол хүрээлэлчин маш агуу том өргөжсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол дэвэн дэлхийгээр дүүрэн найзуудтай юм шиг хүн болгон л таны найзууд юм шиг. Яг үнэндээ найз гэж харьцаад хүслийг биелүүлж байгаа хүмүүс маш их эргэн тойронд ч гарч ирж байгаа гэсэн. Хит их амлалт бусдыг баярлуулдаг. Өөрөөр хэлэх юм бол та хин нэгэнд өө найз нь тэгж чадсан шүү. Өө найз нь ингэж чадсан шүү. Найз нь тийм юмдаа туслах уу? Өө найз нь яг тэрэнд нь ингээ оролцоод өгч болно шүү. Өө боломжтой. Бүх зүйл дээр амлалт өгдөг. Ийм бол мэдээж таны эргэн тойронд зөндөө олон найзууд байгаа. Хоёрт нь бусдын сэтгэл хөдлөлд хариуцлага хүлээлдэг. Найзаа би бүр ингээд энээс салаад ингэчлээ. Би тэрнээс болоод ингээ гутарчлаа. Миний амьдрал хэцүү байна. Манай гэр бүл надад ингэж хандж байгаа юм да. Яг үнэндээ стресстэй санагдаж байгаа зү. Тэгсэн мөртлөө за зүгээр дээ найзаа чи бол мундаг, чи бол сайн, чи бол хамгийн шилтгэн гэд ингээ гой магтаад. Гэтэл яг үнэндээ эдгээр хүмүүс чинь таны хүнд хэцүү үед нь байж чадж байна уу? Таны сэтгэлээр унсан, таны ганцаардсан, таны яг зовлонтойгоо нүр тулж байгаа, таныг бусад хүмүүс гадуурхсан, та нийгэмд гарахыг хүсэхгүй байгаа, та өөрийнхөө амьдралын хамгийн доод цэг дээр очсон ба яг тэр үед чинь хүмүүс чинь гарч ирж байна уу? Гарч ирээл яг өөрөө чинь хэлсэн шиг те чи мундаг штэ, чи чадна штэ, чи бүхнийг туулна штэ, найз нь чамд ингэж туслах уу, найз нь чамд ингэх үү гэж хандж байна уу? Хэрвээ үгүй бол та зүгээр л хийдимий зөндөө олон найзуудтай гэсэн үг. Хувийн хэрэгцээ шаардлагаа илэрхийлж чаддаггүй. Өөрөөр хэлэх юм бол та огтхон ч хэрэгцээгээ ярьж чаддаггүй, хэлж чаддаггүй. Би ийм зүйлийг хүсэхгүй байна, би тийм зүйлийг хүсэхгүй байна, надтай ингэж хандвал би баярлна гэдгийг хэлж чадахгүйгээр нэг найз чинь нүдэн дээр чинь өөрийн чинь талаар те нууцыг чинь дэлгэж яхад тэр найз руугаа хандаж чи яагаад надад ингэж хандж байгаа юм бэ? Чи яагаад ингэж байгаа гэдэг талаас нь ярьж чадахгүй. Аль эсвэл зүгээр тэр найзаа хасаж чадахгүй, амьдралаасаа байхгүй болгож чадахгүй. Тэр найзтайгаа харьцах хэрэгтэй юм шиг, цаанаасаа харьцахгүй бол гомдоочих юм шиг. Зөндөө олон жилийн нөхөрлөл нь бодогдоод бүр ядраад те. Миний энэ найз л надад байхгүй бол би үнэхээр найзгүй. Миний найз чинь миний амьдралын хүнд хэцүү цаг үед тусалж байсан шүү дээ. Найз гэдэг хүн ямар хүнийг хэлэх вэ гэхээр зүгээр л өөрийн чинь сонгож авч байгаа гэр бүл чи хизээч өөрийгөө хохирох хүнийг сонгож авахгүй, чи хизээч өөрийгөө те зовлон дунгаа хүнийг сонгохгүй, хизээч ардуурчин ярих хүнийг сонгохгүй. Зүгээр найз гэдэг хүн өөрийг чинь дараагийн түвшинд хүргэх хамгийн том дэмжигч байх ёстой. Гэтэл яг үнэндээ ардуурчин муулаад ирж байгаа л энэ бол биш гэсэн үг. Өөрийгөө төрүүлж бодох үед гэмшил төрдөг бол гівгэнт нөгөө талаас нь сахиус нэг нь гарч ирэл чи найздаа туслах хэрэгтэй. Эн чинь чиний найз штэ гэл ингэж яах юм бол тэр хүн чиний амьдралын хүнд хэцүү цаг үед тусалсан юм уу? Гэтэл яагаад чи өөрийнхөө тэ чухал ажлыг хоош 50 барин тэр хүнд туслах ёстой юм? Тийм үстэй. Хувийн мэдээлэлээ хит их хуваалцдаг. Нөгөө сонсон мэдээллийн цаагаараа очиж яриа л те. Өө нөгөөх чинь тэгсэн мэлэн штэ, нөгөөх чинь ингэсэн мэлэн штэ. Өө бүр тэр хэстэй нэрээ яг үнэндээ тийм биш штэ. Тийм үстэй гэл ингээл муулаад тэгэл тэр муусныг сонсонгуудаа дахиад буцаж стресстэй би яах гэж найзуудтай нууцаа хэлвэ гэж бодоол аль эсвэл би яагаад ийм найзуудтай юм бэ? Би газар дээрх цорын ганц амтан гэл өөрийгөө хохирогч болгож бодоол. Энэ бүх зүйлээс эхлээд найз гэдэг нэр зүүсэн мөртлөө тийм пайцтай хүмүүс маань маш их байгааг та харж болно. Яагаад гэвэл та өөрийн хэл хязгаарыг тогтоогоогүй, өөрийн зарчмыг тодорхойлгоогүй, өөрөө яг энэ хүн миний амьдралд байх ёстой чухал хүн үү, чухал биш хүн үү гэдгийг ч мэдэхгүй танд сайхан хандсан хүн болгоныг найз гэж боддог, хэцүү цаг үед ч байсан хүн болгоныг найз гэж боддог. Гэтэл яг үнэндээ тэр хүн цаанаа юу ч бодож хэцүү цаг үед ч байсан байж болно шүү дээ. Тийм үстэй. Харилцаандаа яг байлгаад хэрэггүй хідэн найзын төрлийг хуваалцъя л та. Та дотроо өөрийнхөө эргэн тойрны найзуудаа бүгдийг нь бодоод нэг үзээрэй. Чамд үннийг хэлж чаддгүй. Өөрөөр хэлэх юм бол найзаа чиний энэ хуц чинь чам цохихгүй штэ. Найзаа чиний нүрний бодолт ч арай биш штэ.
Найзаа чи аль эсвэл бити энэн дээр ингэж хямрал та тий. Чи шууд ингээд даваад гарах хэрэгтэй шүү дээ. Энэн дээр чи шууд ингэх хэрэгтэй шүү дээ. Чи яагаад ингээд ийм одоо ялагдагч царилаа ингээд суугаад байгаа юм? Яг жинхэнэ найз хүн ингэж ярьдаг байхгүй. Жинхэнэ найз хүн өмнөөс нь санаа зовдөг байхгүй. Тэрнээс биш өө зүгээрээ найзаа болно доо найзаа. Өө хөрхөн байна найзаа. Миний найз болж штэ. Энэ биш, эн чин дэмжлэг биш. Яагаад тэр хүн гоё биш байгааг мэдсээр ээжэж, тэр хүн аз жаргалтай биш байгааг мэдсээр ээжэж худлаа маск зүүж дэмжиж байгаа юм бэ? Чамаас зөвлөгөө авдаг ч гэсэн чамд зөвлөгөө өгдөггүй. Найзаа надад ийм зүйл боллоо. Амар хүнд байна, амар хэцүү байна миний амьдрал. Яа гэх юм бол зүгээр л хинч байхгүй юм шиг санагдчихээн. Чи үнэхээр гоё зөвлөгөө өгдөм чинь найздаа нэг үг хэлээч. Тэнгүү чи ястаа амар гоё зөвлөгөөл энэ миний найз одоо ингэж амьдр гэл ингээл хэлж мэлээл. Тэгэл зөвлөгөөг нь аваад явлаа. Тэгээ чи буцаад ингээ яг тийм нөхцөл байдалд орно. Тэгээ тийм нөхцөл байдалд нөгөө найз руугаа залангууд нөгөө найз ч уцаахгүй. Энэ яг жинхэнэ найз мөн үү? Найз шиг биш өрсөлдөгч шиг ханддаг. Яг үнэндээ наадах чинь тийм охин биш шүү дээ. Наа чинь тийм залуу биш шүү дээ. Яагаад тийж хандаад байгаа вэ гэхээр тэр хүн зүгээр л өөртөө итгэх итгэлгүй байгаа хгүй. Тэр хүн өөртөө итгэх итгэлгүй байгаа учраас тэр хүний төвлөрж байгаа зүйл нь өөртөө өрсөлдөхөд төвлөрөхгүй, чамтай өрсөлдөхөд төвлөрөөд байгаа гэсэн үг. Чиний юу чадж байгааг харахад төвлөрөөд байгаа. Чиний юу хийж байгааг харахад. Тийм учраас стори болгоныг чинь үзэл те аз жаргалтай байгаа бүх юм дээр ч одоо ингээл юм дараал тэгэл гунигтай байгаа үед чинь те яаж ин миний найз гэл амар сайхан сэтгэлтэй хүний дүрд орж ирж тоглоол. Яг үндэ нөгөө талд нь зүгээр л чи угаасаа л ийм штэ. Чи угаасаа л ингэх л байсан штэ. Ойста нэрэ чи амаараа шороо өмхлөөдөө ингэ бодож байгаа хүн бас байж л байгаа байхгүй. Нууцыг чинь дэлгдэг. Энэ бүр амар том заа. Амар сайн хүний дүр сонсоол. Өө найзаа яасан гинэ? Өө тэгсэн чинь тэр залуу ямар сони юм бэ те? Өө тэгсэн чинь тэгснэ үү? Таны гэр бүлийнхэн ч угаасаа тийм юм байна л та. Өө за яах вэ? Найз нь дэргэдэж юм байгаа штэ. Гэл ингээл сонсож байгаа л яг цаагаараа хинээнд нөгөө чинь тийм штэ. Нөгөө чинь юм штэ. Цаадах чи бүр тгий явжсэн мэл штэ. Өөрнийхөө амтантай чи тэгж хүн болгоно нууцаа ярьж болохгүй байхгүй. Чи нууцаа ярих тусмал өөртөө дайсан бэлтэн. Амжилтыг чинь дэмждэггүй тэгсэн мөртлөө ардаас чинь ингээд татаад идэг. Амаг магадгүй одоо те ямар нэгэн ном гаргаж эхлүүлсэн, хувийнхаа ямыг хийж эхэлсэн бол тэр үед чинь дэмжлэг үзүүлэхгүй. Миний найз мундаг биш үү? Тийм хэлсэн мөн. Найз нь яг иймэрхүү юмны талаар ингэж судалсан шүү дээ. Найз нь чамд яг яаж туслах вэ? Бүх чадлаараа туслахад бол бэлэн байх шүү найзаа. Энэ бол дэмждэг найз. Яг зөрүүлээд үйлдэл нь гардаг, зөрүүлээд тусламж үзүүлдэг. Тэгтэл ихэнх найзууд те за энэ яг яах нь вэ? Энэ яг хүрч чадах нь вэ? Энэ чадахгүй юм шиг бах юм. За ээж ингэ хүмүүс муулж чинь. Тэдэн хүн муулж чинь. За энэ яг чадахгүй юм шиг. За ээж та нэг хідэн хүн сайлаад эхэллээ. Одоо би яг дэмжих хэрэгтэй юм болоо. За ер нь чадах юм шиг байна. За би одоо сайн найзын дүрд ороод дэмжиж. Найзаа ста мундаг штэ миний найз чинь. Ста од болж штэ, болж штэ, сошиал дээр алж штэ. Тэгээд яг хамгийн хүнд хэцүү анханаас нь тгээс нь эхэлсэн хүн тэ хинтээ хамт эхэлсэн. Яг хинтээ хамт эхэлсэн. Ганцаараа эхэлсэн мэдтэй. Тэгтэл ингээл гинт нэг те сайн найз нар гарч ирэл. Тэгэл ингэж тэгэж миний юм дээр туслаач гэл. Хохирогчийн дүрд маш сайн тоглодог. Хүн ерөөсөө өөрийгөө те хамгаалах ёстой штэ. Тэгтэл өөрийнхөө цензурыг өөрийнхөө зарчмаар найз нь амжихгүй, найз нь боломжгүй гэх ингээд би хамгаалж шít би өөрийнхөө зарчмаар энэ чинь миний амьдрал. Би өөрийнхөө амьдралд хэнийг байлгах уу, би өөрийнхөө цагийг яаж зарцуулах уу, яаж зарцуулахгүй гэдгээ би мэднэ. Тэгж яхад би өөрийгөө хамгаалж яхад би чамайг нэр үнэхээр ингэж өөрчлөгдсөн гэж бодсонгүй. Чи ихтэй үнэхээр өөрчлөгдөжээ. Чи бүр яаж надад ингэж хандчихна? Чи өөр болчихжээ, чи мундаг болчих. Би яах вэ? Өөрийгөө хохирогчийн дүрд тоглоулаад идэг. Тэгэл нөгөө нэг анхаарал хүсэл те. Чи намайг анхаар, намайг халамжил, намайг хайрал, надад зарцуул, намайг сонс, намайг дэмж гэл чи эцэг гэх нь үгүй штэ. Чи тэр хүнд тэгээ ямар ч хариуцлага хүлээх ёсгүй байхгүй юу? Чи хүсвэл тэр хүний төлөө хийн, хүсэхгүй л хийхгүй. Хан сөрөг зүйл ярьдаг. Энэ бол үнэхээр энерги сорогч. Энэ бол үнэхээр амьдралд ч байх ёсгүй хүн.
байнгын ярих болгондоо нэг бүтэж байгаа нэг ч юм байхгүй дандаа бүтэхгүй юмнуудаа ярьчихдаг. Тэгээ ийм байх юм бол чи бодно ш тэр хүнд санаа зовоод угаасаа хүн чанартай хүн болгон бодно ганцхан те сонсож байгаа хүн ч биш. Тэгээ бодонгууд тэр энерги чинь тэр хүнд зарцуулагдаад байгаа байхгүй. Яана тэр хүн нэрээ яаж байгаа юм бол тэр хүн яаж амьдарч байгаа юм бол тэр хүн тэрийг зохицуулсан юм болоо тэр хүн ер нь яаж шийдэж байгаа юм бол чиний энерги чинь бүгд тэр хүн рүү явж байгааз. Тэгтэл тэр хүн аз жаргалтай байгаа үедээ хуваалцахгүй. Зовлонтой байгаа үедээ л гинт найзтайгаа сонсомшгүй нэ за. Тэгэхээр бити зовлонтой байгаа хүмүүсийн зовлонгоос нь тэ сонсож үүлэн үрийг хамт хуваалц. Зүгээр өөрийнхөө энергиттэй халтхаас наад хэмжээний байдлаар л сонс, хөнгөн сонс. Бити бүр ойртол, бити зовлонгийн нуруунд дээрээ үүр, бити өөрийгөө стресстүүл, бити тэр хүний зовлонг шийдэх гэж тэмц бод. Тэр хүн өөрөө тэрийг шийдэн, тэр хүний угаасаа амьдралынх нь нэг зам нь ахгүй юу. Тэр хүн тэрийг шийдчихэж л ойлгоно. Тэрнээс чи шийдлээ гэд тэр хүн тэрийг ойлгохгүй. Зүгээр чадах юм дээрээ тусал чадахгүй үнэхээр тэ хил хязгаарыг чинь даваад байгаа. Үнэхээр тийм байгаа. Тийм юмнуудаасаа ингээд хол авах хэрэгтэй. Маш их барьцаанд оруулж байгаа. Би чиний найз юм чинь. Чи надаас өөр найз байхгүй. Тэ? Чи миний найз л юм бол миний өмнөөс хийгээд өг. Эднэр чинь бүгдээрээ барьцааны үгнүүд байгаа байхгүй. Чамайг ингэж эргүүлж гинэ гэсэн үг. Яагаад хүмүүс ийм токсик нөхөрлөлд ороод идэв? Яаж бид нэртэй токсик нөхөрлөлөөс хол зайгаа барих юм? Гэл 5 төрлийн одоо зааг байдаг. Одоо хүрээллээ магадгүй те эрүүл зөв авч явахын тулд. Энэ бол хосын харилцаан дээр гарч ирдэг. Хосын харилцаан дээр ч гэсэн эдгээр одоо заагуудыг баримтлах хэрэгтэй. Одоо ялангуяа ихэнх шатны үе дээр эдгээр заагуудыг ингэж баримтлснаар энэ айгүй зарчимтай эмэгтэй шүү. Энэ мундаг эмэгтэй шүү. Энэ өөрийгөө мэддэг эмэгтэй шүү. Энэ тэгвэл ингээд тэ өөрөө төлөө юу ч хийж чадах юм байна. Яг тийм байдлаар хүндлэлтэй авдаг. Хамгийн ихэнд сэтгэл хөдлөл эмоцийн энэн дээр болохоор чиний сэтгэл хөдлөлийг чинь докторгүй болгодог, чамайг стресстүүлдэг, чамайг уйлуулдаг, чамайг баярлуулдаг, чамайг инээлгдэг, тэгсэн мөртлөө зөрүүлээ сэтгэл санаагаар ч унгаадаг. Чиний сэтгэл хөдлөлөөр ингээ хүснээрээ тоглож чаддаг, чам руу тэ сөрөг үг хэлж дайрдаг. Энэ бол чиний сэтгэл хөдлөлийн чинь одоо заагийг зөрчөөд байна гэсэн үг. Сэтгэл хөдлөлөөр чинь дураараа орж халдаад байна гэсэн үг. Яад гэл чамд зарчим байхгүй учраас хэрвээ хин нэг найз чинь чамд уурлал орилол чи ийм юм хийгээд тахтай тийм бла бла гэл ингээл ирэх юм бол зүгээр л бити хар. Зүгээр л алга бол бити сонс. Хэрүүлийн ч сонсох шаардлагагүй. Бити хэрэлт, бити энерги бар. Бити тэгж өөрийгөө зовоо. Тэр хүн чамайг буруугаар бодноо, зөвөөр бодноо тэр хүний дур. Тэр хүн чамайг амьдралтаа үлдээнүү үлдээхгүй байна уу тэр хүний дур. Бити чи нөхөрлөлөө аврах гэж хичээ. Бити тэр хүнд те хоёлаа тэдэн жилийн нөхөрлөлтэй штэ бити тэгж хохирогчийн дүрд өөрийгөө тоглоул. Тэр хүн чин хэрүүлэг эхлүүлсэн бол өөрөө хэрүүлдээл ганцаараа явж байгаа л хэрүүлээ дуусгал дуусгаал амьдралаас ч алга болмоор байвал болно нэз. Хоёрт нь хэрэгцээ шаардлага. За би мөнгөгүй болцсон чи надад энэ дээр мөнгө зээлээч. Зээлсэн мөнгөө буцааж өгдөггүйг нь мэдж байгаа бол чи зээлмээргүй байж болно штэ тийм үстэй. Тэнгүүд энэн дээр те найзаа яг үнэндээ найз нь үнэхээр боломжгүй байна. Би өсө хүнд мөнгө зөөлөх дургүйг чи мэдж байгаа зү. Яг иймэрхүү байдлаар зүгээр л хаачих. Тэр хүн чамтай мөнгө зээлэхгүй байснаас олж найз болохоо болвол тэр хүний дур тэ гуравт нь болохоор цаг хугацааны заг. Чи надтай уулзна гэсэн яагаад уулзахгүй хаа? Чи бүр надад цаг зав гаргахаа болжээ. Арайч тий. Би чамайг найзаа гэж бодоол яваадсан. Тэр хүн залгамааргүй ч байсан байж болно. Гэтэ энийг чи заавал уурлаж тайлбарлах хэрэггүй байхгүй. Дотроо окей. Тэ? Энэ хүн магадгүй ингэсэн юм байна. Энэ хүн магадгүй тэгсэн байх. Гэтэ энэ хүний өөрийнх нь л дур. Бити их өндөр хүлээлт тавиал бити энэ миний сайн найз юм чинь тэр заавал над руу залгах хэвээр. Энэ миний сайн найз юм чинь тэр миний талд заавал орох хэвээр. Энэ миний сайн найз юм чинь миний нууцыг хадгалах хэвээр. Хэрвээ тгээгүй харчих юм бол зүгээр л окей биш юм байна. Ингээл найзаасаа тий багсгаал хасчих хэрэгтэй. Нууцаа ярьдаг байжгаад нууц чинь дэлгэцсэн байвал нууцаа яриахаа болол холдуулчих хэрэгтэй. Үнэт зүйлд чинь халддаг бол чи шоудахыг хүсдэггүй байж болно шүү. Тэгж яхад чи дандаа ингээл гэрэн бог царайлал сууж идэв. Чи бүр тийж яагаад юу айгуу зоожгоо. Яаж ингэхэр ч угс найзтай болдیں۔ Окей?
Хэрвээ чи надад ингэж хандж байгаа бол чи миний найз байха болж болно шүү. Би гэртээ баймаар байгаа байсан учраас л би байж байна. Би уумааргүйсэн учраас л уухгүй байна. Би ганцаараа баймаар байгаа учраас л би ганцаараа цаг зарцуулмаар байна. Яг ийм байдлаар зүгээр л өөрөө өөрийгөө хамгаалчих хэрэгтэй. Тэрнээс биш үгүй найзаа яг үнэндээ би айгүй гарахыг хүсдэг байхгүй юу? Тэгсэн чинь яасан гэж нөгөө нэг миний сэтгэл санаа жоохон докторгүй болоод тэгэл яг би гардаггүй байхгүй юу? Чи тайлбар тавих шаардлагагүй шүү дээ. Тэр хүн чиний юу юм? Тэр хүн чиний дотоод хүн үү? Энэ сүлд нь би махад юм. Магадгүй хэнийг бид нүрх юм бол би жоохон хүн биедээ хүрэх дурггүй байхгүй юу? Яг ийм хүссэн хүн болгоно биет чинь хүрээл. Хүссэн хүн болгоно чамайг тэрж аваал үнсээл амар дураараа. Яагаад тэр хүмүүс чамд дурггүй ээжэж, чамд хатаархдаг байжээж чиний дэргэд байсаар байгаа юм бэ гэдгийг би хэлээ л та. Энэ нь маш энгийн. Зүгээр л тэр хүмүүс чамайг маш мундаг ирээдүйд байна гэдэгт итгэдэг. Тэр хүмүүс чамд магадгүй өнгөрсөн амьдралынхаа цаг хугацааг зарцуулсан. Тийм учраас окей, энэ хүнд би энэ цагийг зарцуулсан юм чинь энэ хүн миний төлөө байна. Би ч энэ хүний төлөө байж чадах байх гэдэгт итгэдэг. Магадгүй зарцуулсан цаг хугацаанаас болоод дурсамжиндаа хорогдоод мөн дээрээс нь би муухай хандаж болохгүй юм байна шүү. Би ингээл те ааш сангийн төвчл байж ах хэрэгтэй байх гэж боддог. Гэтэ яг үнэндээ тэр хүмүүс чинь төвчин хараар ч муулаад байвал эн чинь найз гэсэн үг биш. Тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чи тэр хүмүүсийг харах хэрэгтэй. Чи тэр хүмүүсийг чи яг одооноос миний найз биш. Яагаад гэх юм бол чи энэ бичлэгийг үз одоо тэ энэн дээр гарсан энэ зүйлийг чи зөрчсөн байна гэж хэлхийг би хэлээгүй. Энэн дээр би яг юу гэрж байгаа вэ гэхээр чи зүгээр л дотроо бодчих. Дотроо энэ хүн миний ингэж болохгүй найз юм биш үү? Энэ хүнд би тэ өөрийнхөө сул талыг харуулж болохгүй маань. Энэ хүнд би сул талаа харуулжвал энэ хүн миний сул талыг бүр ингээд дээрэс нь хучин дарах юм байна. За би энэ хүнд өөрийнхөө нууцыг ярьж болохгүй маань. Энэ хүнд би нууцаа ярих юм бол энэ хүн ардуур ингэж ярих юм байна. Энэ хүн чинь надад атаархт юм биш үү? Бусад үеүүдэд хамт байж чаддгүй юм байна. Зүгээр л эдгээр зүйлсүүдээс болоод чи өөртөө байгаа найзуудынхаа оноог хасаад окей би ийм зүйлд ийм үед ингэж холбогдохгүй би ийм нууцаа хэлэхгүй чи протокол хөтлөж байгаа юм шиг те бахан тайлан тавиад авах шаардлагагүй амьдралд чинь орж ирсэн бүх хүмүүст өөрийгөө танилцуулах хэрэггүй чи дотроо л бүгдийг бодчих хэрэгтэй. Хэрхэн яаж амьдралдаа зөв хүрээллийг бий болгох юм? Яагаад зөв хүрээллийг бий болгох нь чухал юм бэ гэхээр хүн амьдралдаа байгаа 5 хүн тутмынхаа дунджаар хэмжигддэг. Амьдралд чи яг одоо ямар юу хийж байгаа 5 хүмүүс вэ? Ууж иж байгаа 5 хүмүүс байна уу? Хичээл ном хийж байгаа 5 хүмүүс байна уу? Бизнес эрхэлж байгаа 5 хүмүүс байна уу? Дунд чинь яг ямар хөө явж гин, хаагур явж гин, төвшин нь юу яригд. Зүгээр ярьж байгаа зүйлээс нь эхлээл хэмжиж хэрэгтэй. Тэгээд чи амьдралдаа оруулж ирж байгаа хүнээ харахтаа энэ хүнд миний ирээдүйн өөртөө бий болохыг хүсдэг ийм зан чанар байт юм байна. Учираас энэ хүн чинь миний ирээдүйдтэй хүрээлэлд байхад зөв зохистой юм байна. Манай энэ айгүй гоё жимээр хичээлэлт юм байна. Тийм болохоор би найзаагаа дуурайж даагаж үлгэр жишээ авч ирээдүйд би энэ хүнээс заавар зөвлөгөө авч жимээр хичээлвэл миний ирээдүйд болохыг хүсэж байгаа тэр биеинд айгүй их төхөж очих юм байна. Тэгвэл би энэ хүнтэй найзууд болох хэрэгтэй юм байна. Яг ийм байдлаар чи тэр хүнээс ямар сайн талыг авах юм? Яг тэр хүнийг л хүрээлэлд оруул. Угаасаа эцээцэд хүн өөрийнхөө сайн найз байдаг. Тийм учраас найзуудаа маш сайн шигшиж, найзуудтай зарцуулж байгаа цагаасаа илүү гэр бүлтэй цаг зарцуулал та. Аав ээжтэй цаг зарцуулал та. Тэр хүмүүс чинь чамайг найзуудаас чинь илүү хайрлаа шүү дээ яг үнэндээ. Хамгийн хүнд хэцүү үед чинь байгаа мөнгөөрөө аав ээж хоёртой юм авч баярлж чадахгүй ажиж найздаа зээлж шоудаад явах вэ? Найз гэж ярьж пайз зүсэн хүмүүсээс холдоод өөрөө өөрсдөө айгүй гоё энергиэр цэвэрхэн байлгаад хайртай татны хүмүүс гэр бүлтэй цагаа зарцуулцгаая гэж хүсэж байна. Тийм учраас найз гэж гүйж байгаа хин нэгэн хүнээс илүү өөрөө өөртөө ярилцах цагийг, гэр бүлтэйгээ ярилцах цагийг, гэр бүлээ баярлуулах цагийг, магадгүй гэр бүлийнхээ ачийг хариулах цагийг зарцуулаасаа. Бичлэгийг хүлээж авч үзсэн баярлалаа. Бүгдэндээ love you guys. Ямар бичлэг үзхийг хүсэж байгаа доор коммент дээр бичээрэй.